Өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ Монгол киноны алтан дурсамж Макс Малус нэвтрүүлэг үзэгч танд шууд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бид бүхэн хөдөөгийн баясгалан киноны болд гүгийн дүрээр олонний танил болсон. Энэ дүрийг бол Монгол хүн болгоны сэтгэлд огшоож чадсан, одоо сэтгэлд нь үлдээж чадсан Монгол Улсын гавьяа жижигчин Батцааны Бат яг өнөөдөр нэвтрүүлгийн төчнөөр орсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан үлдчихэж байна уу та? Сайхан үлдэж байна. За сайхан үлдчихэж байна. За тэгэхээр таны хувьд гэх юм бол одоо анхны уран бүтээл бол одоо хөдөөгийн баясгалан киноны болдын дүр байсан гэж сонслоо. Энэ киноныхаа дүрийн талаар ер нь та анх удаа одоо энэ жүжигчин гэдэг мэргэжил рүү яаж хөл тавив? За би чинь 1974 онд 12 дугаар сургуулийг төгсөөд тэгээд энэ улсын багшийн дэд сургуулийн кино драмын ангид орж суралцж тэгээ тэр орох жилээ энэ хөдөөгийн баясгалан киноны болдын дүр тоглож ингэж л миний хувьд энэ театр киноны урлаг энэх дадал хөл тавих анхны алхам маань хийсэн юм да. Таны анхны багш хэн гэдэг хүн бай? Багшийнхаа талаар яа. Өө ер нь анхны багш нэгдүгээр энгийн багш юм яаж уран бүтээлийн багш шүү. Ер нь би чинь анх кино драмын ангид орж суралцахад манай ангийн багшууд бол одоо ардын жүжигчин, кино найруулагч, жигжид сүрэн багш маань мөн бас манай ангийн чинь хоёр багш төгсгсөн шүү дээ. Улсын урлагийн гавьяа зүтгэгдэн маамх багш ингэж энэ хоёр багшийнхаа гар дээр 4 жил ингэж одоо жүжигчний мэргэжил эзэмшиж ингэж суралцаж төгссөн юм да. Тий. Ер нь бас таны амьдралд энэ жүжигчин болоход түлхүү басан үйл явдал гэж онцлог зүйл байна уу? Энэ талаар эргэж дурсаж яриа. Үгүй яг үү манайхаас ч одоо маань мад их юм чи ээж маань хим биологийн багш юм байсан. Тэгээ манай удамчдаа тэгээд урлаг соёлын хүмүүс гэж байсангүй. Тэгээ би ихээс ч 12 удаа ингээд олон хүүхдээ айлын дээрээс одоо 4 дахь хүүхд юм да. Тэгээ би дээрээ 3 ахтай доороо 7 дүүтэй. Их өнөрөсгөө. Ингээд бид нус бодож байгаа дүү тэр урлаг соёлын хүн болохоо ч одоо мэдэрсэн байхгүй. Ерөн зүгээр багасаа тийм нэг дуу шүлэг урлаг жоохон тустай тийм хөдөлгөөнтэй л хөвгтөөсөн. Өөрөө одоо тэр одоо югти багийнхаа тэр айжгаад мэдрээд одоо дагсан юм уу яасан. Тэр нь өөртөө одоо жоохон мэдэр тийм үү одоо хүсэл тийм үү төрүүлсэн юм. Тэгээд л ямар ч байсан байгаа хта 10 жил байхдаа урлаг соёлын үйл ажиллагаанд оролцож дуулдаг, бүжгэлдэг тэгж явж байгаа л ингээд энэ маань намайг өөрийн одоо мэдрэмж минь нөлөөлөл урлагийн хүн болъё гэсэн хүсэл тийм үлээр тэгээд 10 дугаар анги төгсөхдөө кино драмын ангид шалгалт өгч ингээд тэнцэж орж ирсэн юм да. Тэр үеийн бас улсын одоо багшийн сургуулийн кино драмын гэдэг их өндөр шалгууртай байсан баг. Өндөр шалгууртай. Тэр чинь лав намайг шалгалт өгч явах юм бол тухайн үеийн одоо нийт 600 төдөө хотоос 600 хүн шалгалтанд ороод тэгээ 6 хүн тэнцэж ирсэн юм да. Тэгэхээр бол тухайн үед бол ер нь аливаа зүйлийн шалгуур их өндөр байсан. Тэгээ таны хувьд бол одоо хөдөөгийн баясгалан киноны дараагаар ямар дүр одоо мартагдшгүй намар бас дүрсэн. Тэгээ хөдөөгийн баясгалан киноны дараа би мартагдшгүй намар киноны отхны дүр. Тэгээд цаашлаад одоо нийтдээ нэг 20 гаруй кинонд одоо тоглож гол туслах дүрийг бүтээсэн юм байна да. Одоо ч бүтээсэн ч гэжтэй одоо бид нар ч дадуу байхдаа дүр бүтээх гэдэг чинь нэг биднээс ахцсан үг байлаа шүү дээ. Ер нь дүр тоглосон ажилтнуудаа чадах ч нэгээрээ өөрийнхөө эзэмсэн мэргэжлийг одоо үр дүнгийн одоо үдчил ингэж дэвтээ хүрлээ дээ. Театрын хэлжсэн гэр бүлийн дунд бол урлагийн хүн бол байгаагүй гэж одоо ер нь гэр бүлийн өрөвдөдөө танаас ер нь урлагийн хүн гарч ирэх шинж байна уу? Гэхдээ тэр хүмүүс ч одоо би ер нь тэгж боддог.
аливаа юмыг бол хүмүүс өөрийнхөө одоо туул амьдралдаа эзэмших мэрэгчлээ хүн өөрөө сонгох. Тэрнээс бид одоо заавар зөвлөгөө өгч шахалтай үзүүлэх бол шаардлагагүй гэж үздэг. Тийм учраас манай хүүхдүүд ер нь мэрэгчлийг эзэмшсэн байхгүй. Одоо эзэмших баган ч оюутан том нь бол одоо гадаад яанд ажиллаж байгаа. За бүгдээ хоёлаа ийшээ орё. Тэгэхээр өнөөдөр бол одоо хөдөөгийн баясгалан киноны хаалтлаар бүгдээр хамтдаа таны ээжийн нэр тоглож байсан Монгол Улсын аяг хүчин. За сайн уу? За сайн байна. За би сайн уу? Нээ. За Би сайн уу? Дажгүй юм. таны байсан. Гайгүй. Энэ чинь зүгээр үү? Зүрх чинь зүгээр үү? Тайсан таагаад. Чиний зүрх зүгээр үү? Зүгээр гайгүй. Ягаад ингэ сэп шиг болчиход байна? Ягаад ингэ сэп шиг болчиход байна? Чиний ангийн охин сууч тэр. Насрын гинэ. За таны байсан. За. Тэгэхээр өнөөдөр бацаа ингэх юм аа. Үүний хөдөөгийн баясгалан кино тийм ээ? Тэр үл чиний анхны кино тийм ээ? Сегментээс маргад суулаа 74 оны кино гэж бодож байгаа юм биш үү? Чи кино дараагт орцсон байсан гэж. Тэг орох жил. Тэг энэ ороогүй байсан гэж яриад байгаа. За тэр яах вэ? Анхны кино. Тэгээд энэ киноны тухай тэгтээ бол киноны ерөнхий биш. Киноны дөрүүд тийм ээ? Одоо чиний тоглосон болдоо ээж тийм ээ? Аав нөгөө өвгөн тийм ээ? Энэ процессын тухай бол одоо үзэгчд ярих юм бол сонирн болно гэж бодож байхгүй тийм үү? Би тэр процессыг мэдэхгүй шүү дээ. Найрууд чинь жигждэг бай. Манай одоо жигждэг бай тийм ээ? Ийм. За. Тэгэхээр тэрийг үзэгчд хэлэхэд бол ингэж бодож байна. Энэ одоо найдангуй. Хэн гэдэг үгээр найдангуй чинь нэр нь Ширнэн гэж өвгнийд энэ болд гэж хүү илгээлтээр ирж байгаа. Энэ тухай өгүүлсэн кино л доо. Тэгээ энэ найдангуй Бацаяа хоёрын тоглосон гэсгийг энэ аштайхан гэс энэс эхэлж хараад тэгээд яридэх үү. За. 8 дугаар сараас эхлээд навчин шарнагоо өнгөтэй бол голоосоо богино хэлбэрийн шилбэгтэй болоод толгой төсөнд өөрчлөгдөг ургамал. Тэгээд энэ маань ямар эд шидтэй нохоо өвдөө. Богмалт хамгийн шимтгийлтэй ургамал. Тэжээлийн нэг чинь их. Тэжээлийн нэг чи Яагаад ямар нэгэн амьтныг янз бүрийн зүйлээр тэжээдэг шүү дээ. за тий. Нэгж гэдэг чинь тэр ургамал тэжээл бүрийн малыг таргалуулдаг. Чанар нь байхгүй юу? За хан чидтэй тэглээ. Очоо босоод ир тэгээ ирээд яриараа. За өө энийг өрч. За Квэштэй. Шин тэмээ тавай басан тахгүй шийд. Энэ мужаалар юу мэдхэвдэ гэж голж болохгүй нэ шүү. Ер нь нэлээ муу сургамлыг гадарлаж байна. Харин тэр нэгж мэгж гээд байгаа нь юу гэлээд байна да. өө яагаад босгож байгаа юм бэ? За хэвтэх бол их учиртай. Цадхаараа нэг гэдэн өв сургамал голохороо нэг гэдэн өвсөн толгой үнэрлээд л тэгээд энийг чараалагтай ч юм алга. Чиний наад ярьж байгаа номоор ч бол нөгөө сайн нэгстэй юм чин чалга. Өөр газар очиж гэж байгаа л дээр. Одоо чиний анхны кино тэгээд энэ том цуултаа ингээд ажиллахад тийм ээ найруулдаг жүжигч тийм ээ. Чамд ер нь ямар нэгэн тийм одоо айх ишш гэдэг юм уу тийм зовлон байсан уу? Зүгээр хүүхдүүдийн чинь байдгаар л байгаад өнгөрсөн үү? Тэр нь сонирн байгаа. Гэхдээ Тэр чи 18 тэ байсан. 16 таа. Оо бацаа. Тий, би чи 6 таа сургуульд ороод. 16 таа. Тэгээд 16 таа анх удаа одоо ерөөсөө шат өөр ертөнцтэй энэ кино үйлдвэр гэдэг газар анх очоо. Тэгээд анх удаа ээжийг царай хараа, найдангуй царай хараа, давчгаа царай тусгаар бүр гайхаж хоцроод одоо тэр аваад чинь өнөө кино тоглодог улсуудыг чи би очиж нэг паравнд орохдоо. Ааха. Бүр ангаагаад бүр тэнд ажилласан. шалгаа. Ийм сайхан ертөнцтэй. За одоо би чаддаг бол яадаг бол яаж ингэж анх яасан. Нэг айдас бол төрөөгүй юм чамд анхны одоо зурган дээр ихэд. Анхны зураг чимэр зураг байсан.
Анхны зураг юу гэрээ гадаа уулаа сууж дээ. Дэшхүүр хийсэг. Тий. Тэр тэгээд натурт гараад л одоо жигч дугач намайг зураг авч явахдаа юу хажуудаа судах. За чи одоо энэ юмнууд сайн хараараа одоо би яаж авдаг энэ усуудын тоглож байгааг харж байгаа. Тэгээд хамгийн анх тэр Уйлдэг гэсэн. Уйлдаг хэсэг. Гэрээ хаяад сууч. Хойно алдчихад уйлдаг. Тий. Тэгээд тэр хэсгийг болдгоо. Би чи хамгийн зовлон тэрнээс хэлсэн биз шүү. Харин Ер нь бол тийм байна дээ. Анхд 16-аас өгдөг. Тэгээд бүр уучраач болохгүй тэгээд тэр нөгөө аппаратураас ялцж болохгүй шүү тэгээд одоо тэгээд одоо хайшаа харахгүй гэдэг бүр харах гадж болохгүй гэж сандраа тэгээд тэгсэн чинь бүр болж өгдөг. За одоо гэдэг хийнэ хэсэг. Тэгээд явж чадах юм аа. Ад сахиатайгаад сайн харж яваарай гэж би ичнэ цагтаа байна. Мэдээж их өнөө хөвчмөн дуургаад эсвэл юу сургуулийн үндэс бааж суучихсан. Тооцоор муучаарай ханаа. Бас өнөө дөрөв мартах. Алло. Өшөө аваад ир. Айдангуул чамд хамтар тоглоход нэлээд дэвшиг болсон байх гэж байна тийм үү? Энэ хэсэг дээр үү тийм ээ? Тийм найдангуй гайгүй юу? Их найдангуй амана ээж шууд намайг ерөөсө чиглүүлж л одоо эдний л одоо димэл одоо тэгдгийг ингэдэг ямар сан найдангуй намайг нэг удаа энэ яасан бас энэ нөгөө нэг ээж энэ авч явах гэдэг авч явах хэсгээр тий тоглож загнуудаад бас болдгоо гэсэн чинь найдангуй миний хөө гэсэн. Манай ахмадч одоо тийм яг л амьдралд байгаагаар яг бодитор юм их гоё гэж тайлбарж яг өөрсөндөө ингэ яа. Тэр нь одоо маш их нөмөр нөлөөлтөөс. Ямар ч найдангуй намайг тэгсэн. Миний хөө битээ сандар чи өөг ингэ харал одоо би чи имээтэй. Одоо тэгээ имээтэй адилхан намайг өөг гэж удаад харж. Тэгээ чамд ямар сэтгэл төрөх нь вэ? Чи намайг л өөрийнхөө жинхэнэ өвөө гэж бодоод ингээд тэр үндэл итгээ тоглоё. Нэрээ тэгээд би яг тэр хэсгийн зураг авах гүүгээд чи урдаас тэр нөдмөс төрн нүдээр хараад тэр миний яг гөгшөөж удагдаад өө шиг миний өвөө шиг санагдаад тэгээд би өөрөө ирэхгүй яг тэр бодит юмараа ингээд уусаад тэр үнэхээр бас тоглолт өөрөө ирэхгүй орж хөдөлж оруулсан байна л дээ тийм ээ. Тэр анхны зураг авах чинь жигдгөө намайг бүр загнаад наата орох гэдэг эднэс хоолнд натур хоолнд явах гээд бүгд тэр хоолнд явсан наата гэрийнх нь аяа хоол өгөөгүй энэ хоол өгч яадаг үгүй хаанаас юм аюусгүй юм олцоод тэр урдгийн сургууль авдаг гэдэг ийм усуудыг ингээ тэр урдгийн сургууль аваад байгаа чинь ямар хэрэгэдэг гэж тэгсэн чинь би байхгүй ингээд огшоод нэрээд одоо чинь одоо төөгдөх нь одоо за одоо тэгээд явсан яасан чинь бодоод гэрийг гадаа галзаараа үлдсэн улсууд бүгд тоодно. Тэгээ бас шаардлагатай бас юу юм авьяасгүй гэж хэлээд тахтай би ч бас тодорхой авьяас толоод ороо үдтэй гэж үгүй би ирэхдээ зураг авах нэстэ яаж байгаа болгонтой яадаг юм гэл ингээд тэгээд зураг мотор гэдэг тэгээд зураг авч байгаа нөгөө үлдэг дээр хэсэг тавсан чинь жигддгээ намайг зураг таастай нөөш миний хөө тэр миний хөө чи юм авьяас тах бүгд авьяасгүй сургууль тав тий одоо ингээд хоёроо цаашаа тэд ингэж хүнийг тэр урам өгсөн урам хүнтэй ажиллахын амьд бодъё гайхалтай энэ Монгол улсын гайвч жүжигчин ингэ тоя сууж байна бидний орцсон Бацаагийн ижээ бол тоглосон тоя бол одоо манай Монголын үзэгч театрын кинонд хамтахгүй. Тэгэхээр энэ Бацаагийн та хамт тоглосон нэг хэсгийг үзье гэж бодож байгаа. Ээжтэйгээ хэсгийг тэгээд цаашаа яриа орё дөө. За. Болдоо. Миний хүү наашир. Болдоо. Аавж хоёр нь удахгүй буцах нь. Чи тэгээд харих юм уу даагүй юу? Үгүй. Юугүй гэж. Чи юугаар дутаа? Суувал сууц, өмсвөл хувцас, идүү сайхан хоод, ундаг дугуй, унах машин. Сайн өвн буянгаар юм болгол манайд байна. Гээд өвөөг яах юм? Өвөө л байна. Өвөө чиний юу юм? Өртөө өнөр баян хүн байж л байна үү?
Нэг үгээр хэлвэл энэ үг нь чи зарагдаж байгаа юм биш үү? Хаанаас та? Надад нөөцнгийн илээл дээрээс хүүхдүүд олон л байна. Тэд нэг жил даалтаа малчин болсон ба. Би ч гэсэн тэднээс юугаараа дутдгийг. Өвөө надаа их сайн. Нэг зүүцнээ дандаа л хэл сургаж өгдөг хөө. Намайг мал дуртай хүүгээд имэйл хазаар бэлдэж өгсөн. Ир хүн мор чимэг болдог гэж хүүгийнхаа хайртай жорооморыг унж бай гэсэн. Ястаа сайн байхгүй юу? Чи төрсэн хэц биднийг орхиод хөдөө сууж чадах юм биз дээ. Чаднаа чад. Хаач нь юу гэх юм бол та ямар ч гэсэн аавтай чинь гурвуулаа ярьж иж болно. Энэ чинь киноны бас нэг тийм зөрчилтэй хэсэг тийм ээ. Ижи хүү хоёрын хоорондоо яриа тийм ээ. Тэгээ энэ ороод энэ хэсгийн тухай бол одоо эргээд бодохоор зэрэг бодогдох уу? Бацаатаа тоглосон хэсгээс ч юм уу энэ ороолын киноныхон тухай? Хүүхдээ яг ихийн хайр одоо хүүхдтэй ямар байх вэ гэдгийг л хэлэх гэсэн да. Хүүхдээ хитрхи хайрлууд бас ямар байх вэ? Тийм ээ? Хайрлсан учраас би одоо нөхрийгээ дагуулад одоо хойноос нь явж байгаа шүү дээ. Илгээлт хийсэн тийм. Тэгээ очиод одоо нэг ёсонтой хэлж байгаа юм да. Энэ өвгний одоо чи зарсан гэж байна. Гэртээ харьяа. Явъя. Сайхан амьдрал руугаа яваа. Энд юу хийх юм бэ? Энийг инхэдэд энэ юм аа үгүй. Энэ удаад амьдрал тасаад өөрийнхөө ухаан сэтгэлээр хин бодвол болдоо өөрийнхөө юугаар ухаарч авахгүй юу? А би удаад эхийн хайраар энийг жаргалтай байлгах гэж. Аль болох бүх юм нь бэлэн. Ундаг машин байна, өмсөх хувцас нь байна, идэх хоол нь байна тий. Тэгээ юунд энд ингэж байгаа юм бэ? Энэ өвгөн чинь өөр хүүхдтэй байж ягаад өөр хүүхдтэй асуулдаггүй юм? Ингээд ихийн хайрыг одоо буруугаар хүүхдтэй одоо юу юм бэ? Тийм ээ? Тэгжэл яасан гэж жүжигчнүүд бодоод тэн дээр энэ дээр тоглож тэгж бодож. Тий. Хайр хал болж тусч юм тийм ээ. Хал болж байгаа шүү дээ зүйлдээ одоо. Бацаа бол үнэндээ бас гэж энэ чинь нөгөө аав нь малынч тэг хавар болохоор өдөө явчихад саснаар орж ирнэ. Тэгээ бацаа чинь гэр орно авч явдаг хүн шүү тийм ээ. Тийм биз дээ. Тийм бидгээд эти ямар сайдаа энэ юу хийх вэ? тий. Үчинд тусуулж байна шүү. Нам засман тусын бодог нааш нь уусан завтай. тий. Цааш нөгөө надад бидний хаа. Өмсөд юу идэж уухаас эхлэв. Идэж боловсруулж байгаа үйлдвэрүүд маань хүртэл мөн буйнт мадын шин буян гар хөтлөж байгаа юм шүү дээ. Өгшин толгой буруу бодож урж байж. Өөр цаашлаагаар бол эдний чигтнээс ингэ малын дөртөө болохгүй юм бол бидний үе илээд өнгөрөхөөр малыг маань хэн малж өгөх вэ? Ингээд бодохлоор энэ хүүхдүүдийн чинь хаашаа зүтгэх нь зөв юм шүү дээ. Тийм аргач. Эрт тийм шүү. Үүнийг ухаж ухаад хүүхэн баймааргүй санагдах. Эцэг манай хүүхдийн зарим нь хүүгийн угаалах юм. Ууц яваа, тас явуул гэж цаашаа нэг маруу хоногдоод байх юм. Үннийг хэлэхэд тэдний хүүхдний ихээр иш бүр хараад өлөгч шогшордог. Монгол хүн батаад Ширнэва. Хүний ганц нэгийг хансаж хөдөөхээр зүдэж явах орно. Тэр одноогоо тийм болгочихгүй. Аваад ихэж яасыг. Айгуу даргасан танаа ганцхан наашаа малмалах гэж зүтгэжэл тэд бас л хот дугаар зүтгэчихсэн юм. Хөл хань ялгаа юу. Хүүхд ч бол өмнө нэг бодолтой байдаг. Харин хөндлөнгөөс муухадж хөдлөж авч чадаагүй л ингэж яваарай. Өсгөж өндөлөж үдий хүрэх юм чинь. Энийний толгойг одоохондоо би мэдээд муухадад аваад явна. Дураар нь тавиагүй буруу давбайдаг. Энэ одоо киноны их гол хэсгээ аав ижи хоёр хүүгээ эргэж ирээд авч явах гээд байгаа тийм ээ. Тэгээ инктэйгийн одоо энэ ижигийн юу бол нь ерөөсөө л өөр хол юм дээр хатуу зогсож байгаа нэг юм байгаа тийм. Өнөөдөр хөөш энэ киног ингэ бодгоо та нарт юу гэдэг юм над байна. Өнөөдөр Монголд малчин байх болцоо. Малчин байхгүй Монголд өнөөдөр. Байхгүй. Тэгэхээр эн чинь их чухал юм хэлээд байгаа ш. Малчин байхгүй, мал байхгүй болохоор ирээдүйд Монгол байхгүй болох гэдэг байгаа байхгүй. Миний бүдүүлэг ойлголт байж магадгүй тийм. Тэгээ энэ өнөөдөр ч гэсэн энэ талаасаа бол их
тийм одоо яахан аргагүй нийгмийн холбоотой юм гэж наад сая бодогдож жоохон харж үзсуугаад чи одоо мал байлсан багш минь. Миний яриад байгаа тэр бэлчээрийн ургамал байхгүй л байна шүү дээ. Бас байхгүй. Тэгэхээр энэ бол маш их одоо бол яа энэ одоо энэ бас хүүхд залуучуудыг нэрээ энэ хэн үзээд бол ийм гоё бас ургамал ийм олон төр ийм бас малч идэж бас ингэж тэр үе мал бас өөр байсан юм байна. Жижиг адгийн наадхны анхны мэддэг. Дээр нь үстэй би энэ канон тогсоод их олон зүйлийг сонссон. Бөөр зураг авч байгаа төсөл өнөө тань мэдэх одоо нөлөөл над их байсан л да. Найдгаа нөгөө шинэ чи наатаа юу гэр барьж байгаа. Нохоо ам бити хийгээд байдаг. Би тэгтэл тухай нохоо ам гээд би одоо мэдхгүй. Нохоо ам гээд юу гэдэг. Наатаа чи ингэ хийхэд нохоо ам гэдэг байхгүй юу? Найдгаа чи яг зураг авч байгаа хайдуу сууц. Энэ нохоо ам гэдэг чи наатаа ингэ татдаг оюутан сургууль ийцээ. Гэхдээ мэдлэнгээр ер нь урлаг гэдэг бол хүнд тийм танин мэдүүлэх тэрийг одоо ойлгох энэ их зүйлээр бол маш их хүмүүст хэрэгтэй гэж боддог. Тийм учраас кино ер нь урлаг бол монд маш ашигтай амьдралд их нөлөөтэй хэрэгтэй зүйл ах л гэж бод. Энэ донд ингээд би бас энэ насаа өнгөрөөс болохоор ер нь багшаа би одоо бодоод идэх оюутан байхаас ахуудаад ингээд би чи ерөөсө та нар ингээд ээж одоо зүгээс гэж би энэ урлагт ер нь их тийм хайрын дундасаа хамгийн баг байсан баг оюугаар хүн бүхэн одоо хайрлагдаж хүн бүхэн одоо хөрдөө тэгээд одоо анхнаасаа ер нь их гоё хүмүүсийн гоё хайрын дунд үдээс болохоор надад бол одоо тийм гоё сэтгэлийн их гоё юу өгсөн. Тэр хүний хүн болгоно гэдэг бол их зүйлтэй үзгээд. Энэ наатангаа юу нөгөө хэсэг гарч ийн үү? Үгүй энэ натур хаана авсан бэ? Жанчуудын энэ авахстай. Чи ямцх тавьдаг хаалт тий. Энэ манай кинон оргил да. Оргил манай энэ кинон оргил энд тий. Моддаг гэсэн. Уг авч явах гэдэг байна. Одоо яг авч явах. Энэ манай дүү манай та явдаг бол ийж. Мэдхгүй одоо амьд л байдаг баг. Яг германд байсан. Хэний хөвгт юм бэ? Энэ охин хэний хөвгт юм? Энд аав чинь төмөрцөнд байдаг. Тий, байгаад Нөгөө нь оноонд хөлөөр гарах юм байна явна. энэ их гоё хэсэг. Тий, энэ заяагийн Яавн чамаг аваач гэж байна. Тэгэхээр хүүхдээ хан төхөөрч өггүй яа. Оргил хэсэг л дээ. тий. За яг юм чи. Энэ стас. Заяа өстө энэ дээр өөр жүжигчний чадвар нь харагдсан юм да. Энэ хэсэг дээр тий. Их сайн. Энэ хамгийн гоё хэсэг. Манай кино. Өө яма танаар хөлөө тийм. Хинаач. Үр хүүхдээ гэж хэлдэг. Дунгар гангар хийж ханавара. Энэ яриан байхгүй энэ киноны оргил гэсэн юм уу?
Энэ яран байхгүй энэ киноны оргил гэсэн мөн үү? Тий, яг оргил. Баттай өөрөө өөрөө хараад үлж гинэ. Ийм өөрөө үдээс юм биш би гэж юм. Ясна. Одоо яг чамд юу гэдэг ойлооч. Гэхдээ 16 нас гэдэг чинь эргэж хийхгүй шүү дээ тийм бид. Одоо тийм их байгаа л да. Тэр ойлгож ийм үү. Манай дамжаанд их хөргөн тоглосон тийм. Дамжаа гэж нэг хүн нэг дандаа буруу талын дүрээр хараад сурцсан. Энд ингээд зөв талын дүр ингээд хаасан чинь үзэгчдүүд дамжааг сони хүлээж авсан шүү дээ. Тий. Их үдээр тий. Окей би анх юу гэж бодсон кино. За чи энэ хүн тоглон дамжгаа гэдэг нэг. Мотомжан гүмэня. Мотомаа. Юу бүргийг тэгж бодогчлаа. Хог мотомжан гүмэня болгож. Би одоо юу тэгээд. Мотомжан гүмэня. Би ч өнөө тандгүй хардгүй мэдгүй байсан болохоор би бас дургүй байсан шүү дээ. Мотомжан гүмэня хийстэ үерхэн мохаа. Гэж бодож гэвэл аавчина хүн тавддаг ч мотомжангүү гэват. Надад ч ихсэн бас анх тоглоход би дамжаатай ерэн кино минут тоглодог. Өргөн тоглоогүй. Үгүй, ерөөс анхны кино байхгүй. Тэгээ наад ч ихсэн бас эвгүй сэтгэл төржээ. Яагаад дандаа дамжаач эсрэг талаа. Чи дандаа тийм тоглоод байсан. Юу дамжааг юм нэ танараад. Мотомжанг гэж ярьдаг. Инх туяа бас тэгж бодож байсан байх. Тэгээ би тэр очиж хоёулаа эхнэр нөхөр бол тоглож сонима гэд над бодогчээсэн. Эхний үед тэр нэг гэртэн тэр авч байгаа зурган дээр бол ерөөсөө нэг тоглоод ингээд үг энэ төр ярьж хахад нэг юу өгөхгүй байхгүй юу. Жүжигчний нэг харьцаа байдаг шүү дээ. Өгч өгөхгүй дандаа нөө муруутлаа юм надад бодогдчиход зөв талын эцгээ хайрна орж ирэхгүй байсан. Тийм тал байдаг шүү дээ. Тийм. Миний нөхөр хүлээж авахгүйсэн байх. Миний нөхөр гэж хүлээж авах надад хэцүү байсан. Дамжааг юм хандсан явуулж. Одоо яг үнэлтээр тэр үнэ. Тэгээ сайн жүжигсэл та дамжаа зүгээр сайхан жүжигсэн. Гэхдээ яг жүжигчний энэ юунд тоглож явах үед тийм сэтгэл төрдөг гэсэн. Төржсэн. Урд нь би тэг цуг кинон тоглож байгаагүй юм чинь. Тийм байна. Тэр чинь партнероос ерөөсө тоглолтууд бол би тоглолт гэдэг үе хаалт дотор хэлж байгаа. Их амарна шүү дээ. Тийм бид дээ. Тий. Сууд би кинон нэр хэлэхгүй. Сууд миний нэг кинон тоглож байгаад партнер одоо бас ажиллахгүй байсан юм байна л да. Тэгээ наад тэгж байгаа чи энийг тэнийг юм чинь нүдөө харахаа миний уур хүрээд байх юм гэж байна. Байдаг бай тийм ээ. Гэхдээ яахын тэр чинь тийм өөр юм болохгүй байгаа үед. Тэндээс ямар хайр гарах юм ямар юу хайр цаа гарахгүй гардаг. Тэр нарийн хэлтэй хэцүү тэр та нарын хувьд би тэр ойлгож байна. Эхний үед бол тийм байсан. Тэгээ сүүлдээ сайхан тэ болоод тэр үйл явдлын дагуур бажиггүй сайн жүжигсэлтэй байна. Надад биш дээ багш. Нэг анх ингээд тоглоход бас нэг их ойр дөхөн юм байсан. Гэж би боддог өөргөө. Юу хийх бид өнөө багтаа зогтоо киног дуурайд их тоглоно. Тэр хавийнхаа хүүхдүүдийг бүгдийг нь шүү дээ. Зогтоо чинь өнөө сүний өнөө том өнөө хурц үнэ таадтай. Тэргээр гарууд мадгаар цатгаа тэгээд тэр хавийнхаа айлуудын биш тогооны хажбыг бүгдийг тугаад сүйдээ нэг сайн аргамж авах ус маа. Манай гөгсөөж хүртэл тогооны хажбаа хайгаад өнөө тага хайгаад бүгдийг тэр жалганд биднээс авч нууцсан. Тэгээ бодож шууд бүгд бомба хийсэн байгаа. Тэгээд бачаа тардираад тэр жалганы хоёр домны хоёр талаас зүгээр зогтооны зэрэг шарын зэрэг хоёр дугаар тоглолтаад үзээ. Өнөө бүснүүр өнөө пошны бүснүүр төмөрөөр шийдэм хийсэн. Тэгээд гэртээ бүгдээр юу өнөө зэвсгүүдэд нуугаад авчихгүй. Яагаад гэвэл тогооны таг нь баригдана. Тэгтээс зарим биднээс өнөө хүн илчтэй бид нэг хэдэн дамнаж загнуулсан шүү дээ. Тэгээ өнөө авгаанаар хүчрээд манай таг энэ байна нэг айдын хашаад богнож байгаа. Тэгээд бүх бамбануудаа хороод тэгээд тэр тоглож ирсэн юм надад ингээ кино тоглох бид яг тэг үнэмштэй тэгж тоглох хэрэгтэй. Нэмэр болсон байна тийм ээ. Тэр чинь бид үнэмштэй тоглох чинь чухал. Энэ хөөрхөн хэсэг бацааг нөгөө гүйдэг хэсэг байна тий. Оо дуусчлаа. Энэ хөөрхөн мажиг гэж хөөрхөн гүйдэг яа. Төгсөж ялдаа. Тий. Ястаа хөрхөс.
Одоо ингээ харгалаа зэргүүд Бадцайгийн тоглолтын бол их чөлөөтэй харагдаад байгаа байхгүй юу? Тийм ээ? Одоо ээжтэйгээ автагаа өөтэйгээ жоохон тийм бие барьсан юм байхгүй. Чөлөөтэй байгаа тийм. Тэрийг би гайхаад байдаг байхгүй. Тэгсэн энэ зогтой чин тэр ил бомбаны хэрэгэн тэр тусгуулж ийсэн юм байна. Тийм. Араа болдгоо нөхрөөс нь. Манай гүгшээж гэж чинь надад их гоё энэ уран бүтээл бодоход ийм тусуулсан. Манай гүгшээж бүр элдвээ юм сэддэг бас. Намайг ямар зэт цэрэгт өгд 82 3-т цэрэгт өгч манай анги дотор тавьчих зү. Гүгшээж эмээ ирсэн. Та яаж ирэх вэ? Юу гэдэг би одоо л ирж байна. Чамаа хааж би олдгүй яг 80-д байхдаа. Тэгээ манай гүгшээж чинь 96 өнгөрчөөд юу яасан? Нэг жил сайхан насалж. Ямар соник гүгшээж тийм гоё сэтгэлтэй юм байсан. Аав хийж юм уу? Ээж байхгүй юу? Тэгсэн чинь ямар санд манай гүгшээж янз бүрийн тийм юм сэддэг хүн. Би зөний юм боддог хүн. Нэг өдрөөс за яа минийх. За имэн нэг юм бодлоо гэсэн. Одоо ээж нь байхгүй болчихно. Энэ аавчаар одоо энэ залуугаас та нэг өсөх гээд энэ аав би аав. Юу яа? Чамд хэлж байгаа юм тий. Юу гэж аав таньяр гав. Так би зүтгэхгүй та нэгээс хэн зүтгэхгүй юу? Энэ маань нэг надтай сууд одоо тэгээд ингээд нэг гэрч өтөлтэй. Авгаа зүтгэхгүй байдаг. Тэгээ манай нэг хатер нэг нэгтэн өмдөд бас очролгуудад өгөө. Хоёр баг өгөө. Цохоо байгуулаа явуулсан юм аа. Буда. Тэгээд хоёр сарын дараа бас нэг оюут мэт гэртээ ингээд сууж гад. Эмээ. Тийм ээ. Яц юм бүтлгүй цай. Яс өнөө цагаан утаа өрөөдөө. Тэгээ яа яа. Яаж аавын доктор яг тийм юм байна. Тэгээд юу гэж хэлсэн. Гоо айхыг хоёр хүүхдтэйгээ нэг эвгүй санагдаад юу ч дэм юм а гэртээ юм санагдаад үрээд ирж байгаа. Нагаад надтайгаа насаад дуусна юм ба таа. Тэгээд энэ доктор бид гоё гоцсон. Өгчээж нэгээс хүргэн хат мой ингэ насаараа бүр айгүй өвтэй амьдраад ингэж яасан байхгүй. Тэгээд манай өгчээж ч гэсэн над их нөлөөс байхгүй уран бүтээл яриад байгаа. Энэ бол яа харахгүй энэ Бацайгийн юунд орчин шүү дээ тийм бид. Ахгүй орчин тийм ээ. Тэгээд тэр хөгшний тэр шүүдчний юу. Тэр их гоё. Энэ Бацайг бөө болгосон юм байна л дөө. Нэг хүн бол талаас нь жүжигчин бол талаас нь дотгоор харахгүй ингэ. За. Чанга дуул чанга хатаад байна. Эмээ юу? Тийм. Яагаад юм бол ингэ. Дотгоор ингэ харсан чинь нэг хоёр хураг тийжээдэг. Нөгөө хоёроо урдаа тавьчихсан. Урдаа ингэ цомботоо суулгацсан. Хүнтэй хавцаа. Той. За хавцаа чийс. Дотор тамиртай шүү дээ чи. Энэ муу яд хүнтэй гал. Нөгөө хоёр дахь яа үнтэй ярьж байгаа. Би тэгт үнэ оюутан байж бүх яг л зүжигч юу гэдэггүй хийгэж үнэн шүү дээ. Чи тэгээд дараа чи ер нь их дотор тамиртай энэ муу хөөх юм хүнтэй яах вэ гал. Чамайг гот хөнгөмсгад тэгт чи гэдэг. Тэгээд оюутан. Би бүр гадаа татаж байна. Тэгээд тэр юм манай гүгшээж юм энэ их гоё юмнууд над их нөлөөс гэж би боддог юм. Яриан байхгүй надад. Ахваа тэр хүмүүжлийн юу хоёр тийм бид. Тийм ээ. Тийм. Одоо манай Нямбуу шүү дээ. Этнографи ухсаатны зүйн том доктор том болцтөрийн шиг. Тэр бид нэг анги юм байхгүй юу? Нямбуугийн тэр өртсөн орчин бол Нямбуугийн ах нэг лам байсан. Тэр үчин лам чинь хэцүү шүү дээ тий. Тэр гандан дээр байдаг ганц үе. Тэгээ Нямбууд одоо тэр яхад эдэнтэн бол тэр лам нөлөөсөн байхгүй. Тийм. Тэг Бацайгийн ярьдаг яг юм байна. Би яг бодсон чи. Сайхан яриа өгч нөө би ингээд цаг өндөрлж байгаа юм шиг байна. За эдний яриа бидний яриаг сонсч анхаарал хандуус үзэгчд баярлалаа. Тэгээ та бүхэнд баярлалаа. Зэгмэдэ Инктея Бацая. Тэгээ уран бүтээлийн амжилт төсөй шинэ жилд өгж байна. Сайхан шинэлцгээгээрээ. Сайхан баярлцгаагаарай. Тийм ээ. За баярлалаа. Өөрчн ч гэсэн. Би. Уулзсандаа баяртай байна би. Тэ бүгдээр. Багшуудтай дорно. Гаргаж нөгөө төр ирээрэй гэсэн. Тэгээд за ямар ч багштайгаа нэг нөө уулзах юм байна.
Ээжтэйгээ нэг уулзах юм бодоод. Сайхан шүү дээ. Танайгэр одоо хаана байгаа юм? Цагаан хооронд юм уу? Цагаан хооронд юм уу танайг? Цагаан хооронд. Харин зэгмэтээс асуухгүй юу? Байрд орсон минь. Түрээс Сууж байгаа юм аа. Бид өнөөдөр хөдөөгийн мэдлэгийн киноны алтан дурсамжийн яриаг хүргэлээ. За тэгэхээр өнөөдөр үзэгч та бүхэн орой 21 цаг 40 минутаас тавталтыг нь хүлээн авч үзээд үргэлжлүүлээд хөдөөгийн мэдлэгийн киног хүлээн авч үзэх боломжтой юм а. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.